За та бүхэнд энэхүү бичлэг сургалт хүрэх өдрийн мэндийг хүргье. Баянгар аймгийн цагдаагийн газрын сэтгэл зүйч Цагдаагийн Ахмад Хорлогоор байна. Цагдаа дотоодын цэргийн байгууллагын хэмжээнд зохион байгуулагдаж буй албаагч таны төлөө аяны хүрээнд нийт албаагч нарт эрүүл мэндийн болон сэтгэл зүйн боловсрол олгох ажил арга хэмжээг зохион байгуулж байгаа. За ийм сэтгэл зүйч бидний зүгээс та бүхний амьдралын чанарт ажлын бүтээмжинд эерэг нөлөө үзүүлэхээр сэтгэл зүйн захим сургалтуудыг бэлтгэн хүргэж байгаа билээ. За тэгэхээр та бүхэнд өнөөдөр миний хуваалцах гэж байгаа мэдээлэл нь жинхэнэ хайр хаанаас эхэлдэг вэ гэсэн маш юм сонирхолтой сэдв сонгосон. За яагаад гэвэл нийт албаагчдын маань 60-70% залуучууд байгаа. Залуу гэр бүлтэй юм хүмүүс байгаа учраас та бүхэн нь маш хэрэгтэй мэдээлэл байх болов уу хэмээн энэхүү мэдээллийг хуваалцахаар бэлдсэн байгаа. Тэгэхээр хэдүүлээ энэ бичлэг энэ хичээлийн хүрээнд ер нь дурлал хайр хоорондоо ялгаатай юу? Жинхэнэ хайр гэж байгаа юу? Эрчүүд, эмэгтэйчүүд хоёр өөр ертөнцийн хүмүүс болох нь за хайрын дансандаа хэрхэн хадгаламжаа нэмэх вэ гэсэн агуулгын хүрээнд мэдээллүүдтэй танилцахаар байгаа. Дийлэнхтэй хүмүүс юу гэж ойлгодог вэ? Юу гэж хэрэгэлдэг вэ гэхээр хайр, дурлал гэдэг үгийг нэг нийлмэл утгаар хоршоо үгээр цогтон хэрэгэлдэг. Ялгамжгүйгээр ойлгохоос шалтгаалаад гэр бүлийн энэ харилцаа, хайр дурлалын харилцаандаар уналтанд орох, салалтаар төгсөх юм тохиолдол олонтой тохиолддог. За тэгвэл энэ хоёр нэг хугтгуунаар яригддаг, ойлголттой хоёр зүйл маань юугаараа ялгаатай юм бэ гэдгийг хэдүүлээ жишээгээр аваад үзье. За та маш гоё цэцгийг хараад тэрийг даслаад авахыг магадгүй дурлал гэж ойлгож байна. Харин хайрын хувьд тэр цэцгийг өдөр болгон усалж, арчилж, тордож, магадгүй зэрлэгийн зулгааж түүнд цаг зарцуулахыг хайр гэж байгаа. Өөрөөр хэлбэл дурлал биднээс маш их юм хүчтэй догтлол, шунал, хүсэл тэмүүллийг шаарддаг бол хайр биднээс юу нэгт юм бэ гэхээр дэвчээр, итгэлцэл, ухаарал, цаг хугацааг биднээс шаардж идэг. Хүмүүс яадаг вэ гэхээр дөнгөж дурдлын үе шиг нөгөө анх болцоод л гүйжсэн цэцэг навч гэдэг гүйжсэн үе шигэ амьдралыг, гэр бүлийн амьдралыг тэр чигт нь ийм хിവэр үргэлжилнэ. Энэ л жинхэнэ хайр юм байна гэж хүлээж авдагаас шалтгаалаад амьдралдаа сэтгэлээр унах тохиолдол олон байдаг. Тэгэхээр ихэнх сэтгэл судлаачид, гэр бүл судлаачид юу гэж үзсэн бэ гэхээр хүмүүс тэр жинхэнэ хайр гэж нэг зүйл байдаг. Тэр үнд хүрэхийн тулд маш удаан хугацааны аяллыг тодорхой үе шатуудыг дамждаг юм байна гэдгийг судалж гаргаж ирсэн байна. За эрдэмтэн болгоны хувьд зарим нь 3 үе шат, 5 үе шат, 7 үе шат гэх мэтчлэр үечлэлээр авч үзсэн байдаг. Тэгэхээр би та нартай хуваалцахыг хүссэн үечлэл маань болохоор 7 үе шат нь илүү ойлгомжтой юм болов уу гэд дараах 7 үе шатыг хуваалцж байна. За тэгэхээр нэгдүгээр үе шат нь бидний ярьдаг дурлалын үе шат. Тэгэхээр дурлал гэдэг бол жинхэнэ хайрт хүрэх эхний үе шат гэж ойлгож болохоор байгаа юм. За тэгэхээр энэ үе шатанд яадаг вэ гэхээр маш их тархинд хүчтэй хими урвал гормоны нөлөөгөөс болоод бидний духны урд буюу ухамсарын хэсэг дарагддаг. Дарагдаад ирэхээр шүмжлэлтэй хандах, бодит хандах ийм зүйл бол байхгүй болж эхэлдэг. Тухайн хүний зөвхөн сайхан тал дээр нь төвлөрнөхөөс асуудалтай тал, сул тал, сайжруулах ёстой талыг огт олж харж чаддгүй өөрөөр хэлбэл дурлалдаа сохорно гэж бид нэр ярьдаг. Тийм ч учраас эрдэмтэд судлаад 2011 онд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хайр дурлал гэдэг маань олон улсын өвчний ангиллалд оруулж болох юм сэтгцийн өвчм юм гэж оншилсан байгаа юм л да. Яагаад вэ гэхээр нөгөө нэг үнэн бодит дүгнэлт өгөх чадварыг бууруулж идэг. Маш их хүчтэйгээр сэтгэлийг хөөргөж идэг. За энэ нь уналтанд орох юм бол хүн хайр дурлалаас шалтгаалаад амиа хорлох хүртэл үйлдэл хийдэг учраас энэ сэтгэхүйн хэвийн үйл ажиллагааг алдагдуулж байгаа сэтгцийн өвчин гэж нэрлэгддэг ийм сонирхолтой баримт бас байдаг юм байна. За тэгэхээр харамсалтай нь энэ дурлалын энэ үе шат маань эхний 1-2 жил хосуудын үед харьцангуй ялгамжтайгаар 3 жил ч гэдэм үү ийм байдлаар үргэлжилдэг. За хоёрдугаар үе шат нь юу вэ гэхээр дасах үе шат. Энэ үе шатанд харьцангуй хосууд тайвширсан, биедээ өвдөж байгаа тэр гормоны нөлөө докторчсон байдаг учраас эрүүлэр аливаа зүйлийг харах тунгаах
бие биендээ үнэлт өгөх ийм үе байдаг. Эхний тэр дурлал үед бол харилцаа зөвхөн бие биендээ фокуслогдож байсан. Ямарын чухал ажил байсан ч ах トゥ найз нөхөд бүх зүйлийн дээр тэр хайртай залуугаа хайртай бүсгүйгээ тавьж цаг гаргадаг. Нэг нэгэндээ тэмүүлдэг. Зөвхөн фокуслогдож байгаа зүйл нь хоёр биендээ байсан бол энэ дасах үед яадаг вэ гэхээр нэрээ амьдрахын тулд ажиллах ёстой, надад найз нөхөдөө цаг гаргах ёстой, үндсэн одоо аав ээж ах トゥ цаг гаргах ёстой, амжилт карьер гэд маш олон зүйлд нэг фокуслогдож исэн зүйлүүд маань хуваагдаж эхэлдэг. Харьцангуй юм тасах, тайван болох юм үе байдаг. За 3 дахь үе шатын үед юу вэ гэвэл эсэргүүцэл дургуутслын үе гэдэг. Харамсалтай нь ихэнх хосууд яг энэ үед ирэнгүүтээ гэр бүлийн харилцаагаа дуусгах болох үе. За бидний сэтгэл одоо хайр сэтгэл маань хүрчлөө, бие биенээсээ сайн сайхан зүйлийг мэдэрч чадхаа боллоо гэж үздэг. Яагаад энэ үед ийм одоо хямрал үүсдэг юм бэ гэхээр одоо нэг жинхэнэ чи юм амтан байсан юм уу гэдэг ийм асуудлын үе буюу тухайн хүнийг өөрчлөе, өөртөө тааруулъя гэж одоо мууталцаж эхэлдэг. За дийлэнх тохиолдолд манай эмэгтэйчүүдийн сэтгэл зүйн онцлогоо шалтгаалаад юмд детальны анхаарал тавьдаг учраас тухайн хүнд яаж амьдрахыг одоо эрэгтэйтэй ч гэдэг юм уу хамтрагчтай яаж амьдрахыг зааж эхэлдэг юм байна л да. Чи жишээ нь бол одоо төргөө хоол идэж болохгүй, хооллох юм аягаа өөрчлөө, дандаа алаан хядантай зүйл үзэж байна. Энэ наад үзэж байгаа юм одоо өөрчлөө ч гэдэг юм уу. Тэр ихтэйхэл бүр найз нөхдийн хүрээлэн хүртэл ордог юм л дээ. Танаа одоо болтооч их онцгой залуу байна штэ. Дөрж их боломжийн залуу байна. Чи инүүнтэй найзлаач гэдэг юм уу. Яг энэ өөрчлөлийн өөрийнхөө байлгыг гэдэг энэ үүднээс шалтгаалаад одоо их тухгүй юм үе одоо энэ үед бол эсэргүүцлийн үед бол байдгаа. За энэ үеэ амжилттайгаар давж чадах юм бол бидний одоо гэр бүлийн үед юу хүлээдэг вэ гэхээр дэсвэр төвчээрийн үе. За энэ маань эмэгтэй хүнийхээ үед өөр юм байна. Эрэгтэй хүнийхээ үед сэтгэл зүйн үед өөр юм байна. 20 жил одоо өөр гэр бүлд өөр соёлоор өссөн учраас үнэт зүйл, итгэл үнэмшил нь өөр юм байна. Тэгэхээр тэр чигээр нь өөрчлөх биш зарим нэг зүйлийг би хүлээн зөвшөөрөх шаардлагатай юм байна гэж ойлгож ирдэг. Бие бинийгээ харьцангуй хүлээн зөвшөөр зарим зүйл дээр дэсвэрлэгдэг юм уу байх нь. За 5 дахь үе шат маань харилцан хүндлэлийн үе шат гэж байгаа юм. Биегээсээ бид рүү би ингэж мэдрээд байна, би ганцаардаад байна, би хайрлагдахгүй байна, би хүндлэгдэхгүй байна биш. Бид болж эхэлдэг. Миний асуудал биш, бидний асуудал. Бидний санхүү гэж ярьж эхэлдэг. Тэгээ энэ үед яах вэ гэхээр зөвхөн би жаргалтай байснаар биш. Миний хань ижил миний одоо үерхэж байгаа залуу эхнэр маань жаргалтай байснаар би бас жаргалтай байж болох юм биш үү гэдгийг одоо олж хардаг юм уу байгаа юм. За 6 дахь шат. Одоо жинхэнэ хайр дурлалын шатлуугаа нэлээд бараг дөгцсөн байна те. Энэ үед ямар үе шат явдаг вэ гэхэлэр нөхөрлийн үе шат. Энд бол хамгийн ихтгэлт хүн болсон байдаг. Юугаач нухаа байсан. Яг өөрийнхөө байж чаддаг. Хамгийн ийм тухтай үе бол нөхөрлийн үе шат. За тэгээд бидний хүсээд байдаг, хайгаад байдаг нөгөө жинхэнэ хайр гэж байдгүй гэд. За энэ үе маань болохоор 7 дугаар үе шат хамгийн сүүлийн төгсгөл маш олон саад бартаа он жил асуудлуудыг хамтдаа даван тууснаар энэ шатнд бид нэр ирэх боломжтой. Тэгээ зарим хүмүүс ярьдаг маш азтай хос, төгс хос гэж яриад байдаг. Хайр дурлалд бол тэр санамсаргүй байдлаар азтай байдлаар хайр дурлал жинхэнэ төгс хос, жинхэнэ хайрыг олох боломжгүй. Тэгэхээр эхнэр нөхөр байна гэдэг маань нэг хэсний альбан тушаал мэрэгжил байдаг. Тэгэхээр энүүндээ бид нэр өөрсдөө энэ хайр дурлалын харилцааг халуун байлгах үүднээс насан туршийн хөдөлмөрлөх шаардлагатай, бие биенийхээ мэдлэгийг одоо мэрэгчлийг дээшлүүлэх шаардлагатай ийм зүйл байдгаа. Тэгснэр энэ бид нэр жинхэнэ хайрын үе шатанд нөгөө жинхэнэ бидний ярьдгаар ярилцахгүйгээр ойлголцож чаддаг, харцаараа нэгнийгээ ойлгож чаддаг ийм бүсэд ирэх боломжтой юм аа. За яагаад тэгвэл энэ жинхэнэ хайр байдгийн бол хүн болгоо энэнд хүрч чаддаггүй юм болоо гэхэлэр бие биенийхээ түрүүн ярьсан ялгаатай өөр байдлыг хүлээн зөвшөөрч чаддаггүй. За тэгэхээр Джон Грей гэдэг эрдэмтэн бол энэ гэр бүлийн сэтгэл судлалаар маш олон судалгаа ном бичсэн юм туршлагатай хүн байдаг. Тэгэхээр эрчүүд ангаргаас хүүхнүүд суграас гэдэг нэг сонирхолтой ном бичсэн байгаа. Тэгэхээр энэ номын гол агуулга нь юу юм бэ гэхээр хоёр өөр ертөнцийн юм шиг юм хүмүүс юм аа. Эмэгтэй эрэгтэй хүмүүс гэдэг маань өөр аргаар хайр сэтгэлээ илэрхийлдэг, өөр аргаар стресс бухимдлаа тайлдаг ийм хүмүүс юм. За тухайлбал ангаргаас ирсэн эрчүүд маань юу юм бэ гэдэг үнэт зүйл нь юу юм бэ гэхээр хүч чадал, өөртөө ихтэй байдал, орлого, амжилт. За ингэж
ийм зүйлүүдийг одоо хийснээрээ амжилтанд хүрснээрээ өөрийгөө илүү одоо маш юм хүчтэй боломжийноор мэдэрдэг. Мөн хийсвэр зүйлээс илүү бодит зүйл дээр илүү сонирхдаг ийм хүмүүс байдаг. За тэдний бараг эзэмшиж байгаа мэрэгжил өмсөж байгаа хувцсан хүртэл тэдний одоо сэтгэл зүйн онцлогийг одоо илтгэж байдаг. Одоо шивүүл цэрэг цагтаа ч гэдэм үү те ийм мэрэгжил сонгох нь их илбэг байдгаа гэж. За сугар хариг дээрх тэгвэл манай хүүхнүүдийн эрхэмлдэг зүйл нь юу байдаг юм бэ гэхээр хайр халамж, сэтгэл санаагаа хуваалцах, ойлголцох, гоо үзэсгэлэнг эрхэмлдэг буюу нэг нэгэндээ туслах дэмжих, халамжлахад маш их одоо зарцуулдаг. За хамгийн багадаа л ихэд одоо баг сэтгэл зүйн шинжилгээ ухааны үед бол одоо зөвлөгөө өгөх тал дээр магистрийн зэрэгтэй ийм хүмүүс байдаг гэж ойлгож болох нэ. За энэ хоёр өөр ертөнц маань стрессээ тэгвэл хэрхэн тайлдаг юм бэ? Хэрхэн шийддэг юм бэ гэхээр ангараг характер буюу эрчүүд маань яадаг вэ гэхээр асуудал боллоо гэхэд ганцаараа дотгошоогоо чимээлэх маягаар асуудал шийддэг. Өөрөөр хэлбэл сэтгэлийнхаа агууд ороод бүгжигдэг гэж ойлгож болдог. Мөн бас хэр их стресстэй байна, эрсдэлтэй алхам хийх одоо магадлал маш их өндөр. Тэгээ стресстэй үедээ бол тархиных нь 95% төр стресстэй зүйлийг хэрхэн шийдвэрлэх вэ гэдэг дээр одоо төвлөрсөн байдаг учраас яг ийм стресстэй үед нь бол эмэгтэйчүүдийн үед анхаарлын татах, өөртөөгөө ярилцах юм орлогыг хийхэд бол их хүндрэлтэй байдаг. 5% нь л эмэгтэйчүүдийн үед болоо их мэдлэлд үлдсэн байна гэсэн үг. За тэгэхээр яг энэ эрэгтэй хүн асуудалтай байхад тэгвэл эмэгтэйчүүд бидний хувьд одоо яаж өгөх юм бэ гэхээр зөвлөмж биш те. Юу гэсэд идэхээр яриач ямар асуудал байгаа юм бэ? Хуваалцаач би зөвлөе л доо, би оролцъё л доо гэдэг. Тэгэхээр энэ үед бол эрчүүдэд зөвлөмж биш зүгээр итгэл хэрэгтэй байдаг. Чи асуудлаа шийдэж чаднаа. Хэрвээ чадахгүй ярилцах шаардлагатай бол би бэлэн байгаа гэдгийг мэдэгдээд гүн рүү н орохгүйгээр тэр агуунаас нь татаж гарах гэж одоо шаргуулцлаггүйгээр орхичиход бол хамгийн зөв, итгэл өгөхөд бол хамгийн зөв гэж ойлгож болно. За гэтэл бүсгүйчүүдэд маань асуудал тулгархад яадаг вэ гэхээр ярилцаж болох ихтгэлтэй хин нэг олж аваад сэтгэлийн бөглөөгөө гартал нь ярьдаг. Асуудлаа том баг жижиг цаг хугацаагаар нэрэмбэлэхгүйгээр бүгднгийн нэг тэндээс нь ахгуулад ярьж дуусгаж ээж одоо асуудал маань шийдвэрлэгддэг. Өөрийнхөө асуудыг шийддэг гэж үздэг байгаа. Тэгэхээр ер нь бол ихэнх тийм сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэхэд бол гоё ярих, үнэтэй зөвлөгөө өгөх гэдгээс илүү сонсож сурах бол асуудын үед бол хамгийн чухал ийм гаргалгаа байдаг. За ингээ ярилцах гад тэгэхээр сонсох гад тэгэхээр нэг асуудал тулгарна. Тэр нь юу вэ гэхээр бүгд өөр өөр хэлтэй байдаг. Уг нь бол ангараг сугар гаргийнхны үед хэл нь ижил байвч хэлж байгаа тэр үгнийх нь ард байгаа утга санаа нь өөр байдаг гэсэн үг. Бүсгүйчүүд маань яадаг вэ гэхээр тэр үгэнд одоо хэтрүүлэг, дүрслэл, нийлэмж, зүр зөв гэх мэтнгээр хүчийг их нэмэгдүүлж ярьдаг. Эрчүүд маань шууд байдлаар нь ойлгох гэдэг. За тухайлбал жишээ авъя л да. За эмэгтэй нэгэн эмэгтэй гомдолж байгаа. За бид ч бүр одоо хамтдаа гадуур гарахаа болжээ. Сүүлийн үед ердөөсөө тийм байхаа боллоо. Тэгэхээр ангараг гариглуу хэрвээ энийг хөрвүүлж ойлгох юм бол хамтдаа ямар нэгэн зүйл хийе л да, гадуур хамт гаръя л да гэж хэлж байгаа санаа. Гэтэл эрчүүд маань энийг шууд байдлаар нь юу гэж ойлгож байна вэ гэхээр чи залах уу, чи романтик биш учраас одоо бидний амьдрал уйтгартай байна. Энэ зүйлд бол чи буруутай юм а гэж шууд байдлаар нь тусгаж аваад иддэг. За тэгвэл бид нар одоо яг энэ бид нэр эрүүл мэндэд зориулж хадгаламж үүсгдэг, боловсролдоо зориулж хадгаламж үүсгдэг. Тэгээ хадгаламж маань хүрхгүй бол бидний хувьд асуудал үүсдэг шүү дээ. Тэгэхээр хайрын тансандаа хэрхэн яаж хадгаламж нэмэх юм бэ? Энэ харилцааг хэрхэн урт хугацаанд үр дүнтэй, халуун дулаан байлгах юм бэ гэдэг юм асуулт гарч ирж байгаамаа. За эмэгтэйчүүдийн хувьд зөвлөхөд юу вэ гэхээр эр нөхөртөө үүрэг хариуцлагын өөрөө өгөх ёстой. Тэгэхээр эр хүний тархинд ямар код байдаг вэ гэхээр халамж хэрэгтэй байгааг л эмэгтэйг хайрлах код байдаг. Хэн нэгэнд өөрийнх нь тэр гэр бүлд өөрийнх нь чадах зүйл байдаг, өөрийнх нь хүндлэгдэх орон зай байдаг, өөрийнх нь хамгийн сайнаар хийж чаддаг зүйл байдаг. Тэрнээсээ урам авдаг ийм зүйлд эрэгтэйчүүд одоо маш их дуртай. Ийм зүйлд маш их хариуцлагатай байдаг. За тэгээд дийлэнх тохиолдолд яадаг вэ гэхээр хүмүүс маань нөгөө үүрэг хариуцлага хоорондын зөрчилдөөнөөс болж үйл ялгалцал их үүсдэг гэж харагдахаар байдаг. Тухайлбал эрэгтэй хүнд ямар дөрвөн үндсэн үүрэг байна вэ гэхээр үрхийн тэргүүн, нөхөр, аав, хүү хүн гэсэн юм дөрвөн буюу дөрвөн үүрэг байна гэж байна. За нэгээр нь аваад үзэх юм бол үрхийн тэргүүний үед юу юм бэ гэхээр гэр бүлээ одоо хайрлаж, халамжлах, эдийн засаг одоо аюулгүй байдлыг хангах.
За энэ гэр бүл чинь миний хайранд байгаа шүү дээ. Надад итгэж байгаа шүү дээ гэсэн юм мэдрэмж өрхийн тэргүүн гэдэг утгаараа энэ мэдрэмжийг хүлээж яадаг. Харин нөхөр гэдэг одоо утгаараа бол эхнэртэй цаг зав гаргах, хамтдаа болзоох, магтах, урамшуулах, болзоонд явах, бэлэг өгөх гих мэтчлэнгээр анхал нэг одоо хайр дурлалын үе шатн дээрээ болзоон дээр ямар их зориулалт гаргадаг байлаа, ямар их ач холбогдол өгдөг байлаа. Тэр үүргээ үргэлжлүүлээд гүйцэтгэсээр байх. Гэтэл эрчүүд дээр гардаг алдааны юу юм бэ гэхээр дурлалын үе шатнд яг энэ романтик одоо залуугийнхаа үүргийг маш сайн гүйцэтгэж исэн гэрнээ эр нөхөр болоод үр хүүхдтэй одоо хариуцлага хүлээгээд ирэхээр зөвхөн одоо өрхийн тэргүүний үүргийг л гүйцэтгээд би одоо олох ёстой, би одоо эдийн засгаар нь хангах ёстой, би орон байр аюулгүй байдлаар нь хангах ёстой гэд энэ нөгөө болцдог эхнэртэй цаг гаргадаг энэ байдал нь эрс багасаад ирдэг. Энийг баг мартаад ирдэг гэсэн үг. За 3 дахь үүрэг маань эр хүний маань хүүхдтэй цаг гаргах, хамт тоглох, хамт одоо юу гэдэг гэрийн даалгаврыг хийх, ярилцах юм цаг. Гэтэл дийлэнх аауд маань нөгөө орлогын их үүсвэрийг бий авж байгаа гэдэг үүднээсээ хүүхдээ өсгөх нь бол эхнэрийн үүрэг юм аа. Хүүхдийн хүмүүжил төлөвчлийн асуудал бол миний оролцох асуудал биш ээ гэдэг. Бас тэгээд гэр бүлийн маргаан өсгөр чи хүүхдээ хэрхэн яаж хүмүүжилсэн юм бэ? Чиний өсгөж байгаа хүүхд гэд зөвхөн эхнэрт одоо тэр үүрэг даалгаврыг хариуцлагыг үүрүүлэх гээд байх тал байгаа. Тэгэхээр өрхийн тэргүүн нөхөр аав гэдэг үүрэг. Дээрэс нь хувь хүн. Өөртөө цаг гаргах, найз нөхдөд цаг гаргах, спорттой, хоббиндөө цаг гаргах цаг бол зайлшгүй байж иж энэ гэр бүлийн харилцаа эрүүл байна. Зөвхөн ажил гэр гээд найз нөхдөд өөрийгөө хайрлаж чаддгүй бол бас энэ доголдох юм асуудал гарч ирдэг. За мөн адилаар эмэгтэй хүний үед эцэгтэй, эхнэр, ээж, хувь хүн гэсэн юм дөрвөн үүрэг байдаг. Гэтэл гэрийн эцэгтэй үүрэг нь юу байна вэ гэхээр бүх зүйлийг өөрөө хийх гэж бити хичээгээрэй. За хүү, охин, нөхрөө аль хэсэг дээр нь юун дээр нь оролцуулах юм бэ? Юун дээр нь тусламж авах юм бэ гэдгээ одоо ингээд хуурилдаг байх хэрэгтэй. Гэтэл зарим эмэгтэйчүүд яадаг вэ гэхээр бүх супер ээж байх гэдэг те. Бүх тэр гэр гадаа гарч ир, гэрт орж юм бүх ажлыг өөрөө хийгээд л тэгэл өөрөө л одоо бүх санаачлагыг гартаа аваад тэрүүнд одоо нөхөр оролцох ямар боломж байхгүйгээр нөхөр бол зөвхөн ажлаас ирээд юм амардаг тийм горимж шилжчихсэн. Тэгээд сүүлд нь яадаг вэ гэхээр би л энэ амьдралыг авч явж гинэ гэд гомдолдох ийм зүйл бол бас байгаад байдаг. Тэгэхээр энэ гэр бүл эр хүний оролцоо гэдэг зүйл байх хэрэгтэй. Нөгөө кинонд гардаг шиг те сонон өмүү шиг нэрэн дээрээ миний нэр дээр байвч нэдэр дээрээ чийл мэддэг шүү дээ буюу бүх хариуцлагыг өөрөө аваад манлайлаад ингээд гүгээд байж бас болохгүй. Заримдаа бас оролцуулдаг, саналын сонсдог юм байх хэрэгтэй. За эхнэр хүнийхээ хувьд ямар байх хэрэгтэй юм бэ гэхэлэр зарим тохиолдолд одоо нөхрөө байгаагаар нь хүлээж авч хайрлах, хүлээн зөвшөөрөх, заримдаа стресс үед энэ ганцаараа байх ч гэдэм үү, найз нөхдөдөө гарах, өөрийгөө мэдрэх, хоббиндоо цаг зарцуулах тийм цаг завын одоо гаргаж өгөх мөн яг тэр дурлалын үе дээр өөртөө одоо юу гэдэг гоо сайхандаа анхаардаг байсан шигээ гангалах одоо юу гэдэг гоо зүүн талаар бас анхаарах хэрэгтэй. Эмэгтэйчүүдийн үед амьдрал дээр гараад дийлэнхтэй гаргадаг алдаа нь юу байдаг вэ гэдэг хүмүүс гэрлээ тэрэнгүүтээ одоо энэ минийх болцсон юм чинь те би яг өөрийнхөө байна ч гэдэг юм уу. Ялангуяа нэг тийм эмэгтэй хүнд нэг тийм эмзэг үе байдаг. Хүүхэд төрүүлсний дараа жирэмсэн хөхүүл үед бол өсөн гэсээгөө одоо тэр өөртөө гаргах цаг нь үр хөвгтлөөгөө шилждэг учраас бас нэг юм яг эхнэр хүнийхээ үед өөрийнхөө гоо зүүн байдлыг алдах ч гэдэг юм уу бас ийм үе гарах гад байдаг. За ээж хүний хувьд хүүхэд тасрах халамжлах гэд аав хүүхэд хоёрыг холбож явах ёстой. Яадаг вэ гэхээр зөвхөн хүмүүжилд эхийн оролцоо маш өндөр байгаад аавыг одоо тэр хүүхэд хүмүүжүүлэх оролцоонд оролцуулахгүй байх. Хүүхэд нь одоо ааваас одоо ямар нэгэн зүйл асуулаа гэхээр аавынхын сандыг. За хоёулаа энийг ааваасаа асуугаад үзье. Гэр бүлийнхээ хэмжээнд аав ээж хоёр нь хоёулаа зөвшөөрөх юм бол энийг зөвшөөрнө. Зөвшөөрөхгүй бол боломжгүй гэхгүй бол хүүхдүүд яадаг вэ гэхээр аав ээжигээ талцуулдаг. Ээжигээ зөөлчлөөд ч гэдэг юм уу те одоо аавдаа хэлэхгүй ээжтэйгээ хувилдах гэх мэтчлэнгээр юм жижигэн юм асуудлууд гардаг нь бас тийм тухтай биш. Аавыг одоо тийм чухал биш юм байна гэдэг юм ийм шийдвэр тус ийм бодолд бас хүрэх гээд байдаг ийм зүйл байдаг. Тэгэхээр аав ээж бол аав тэр хүүхэд хоёрын тийм харилцааных нь гүүр байдаг юм шүү. Тэгээ бүх шийдвэрийг би одоо өөрөө гаргаж болохгүй мүү гэж зарим нь бодох байх. Гэхдээ шийдвэр гаргана гэдгээсээ илүү тэр хүүхдэд одоо аавыг хүндлэх ёстой юм байна. Аав энэ гэр бүлд маш их юм чухал байр суурьтай юм байна шүү гэдэг юм мэдрэмжийг өөрөө өгөх нь их чухал.
За бас адилхан хувь хүний юм үүрэг байгаа. Энэ нь юу юм бэ гэхээр эмэгтэй хүн өөрөө өөртөө цаг гаргах. Нөхөр, гэр, хүүхэд гэдэг юм дуустахгүй ажилладаг. Гэхдээ энэний хажуугаар өөрөө өөртөө цаг гаргаж байж иж сэтгэл зүйн өвд эрүүл, стрессгүй, бухимдалгүй байх нэг үндэс нь эрэгтэй эмэгтэй аль хүний үед байдаг. Тэгэхээр гэр бүл дээр нэг доголдоод байдаг зүйл нь та бүхэн одоо ингээд саяын эхнэр хүний үүрэг, нөхөр хүний юм үндсэн үүрэг багийн талаар сонсоод зөвхөн айл нэг үүргээд л биелүүлэх гээд одоо эхнэр гэдэг тэгэнгүүт зөвхөн эмэгтэй хүний үед одоо эзэгтэй үүрэгтэй голчлон анхаарад гэр ахгүй цэвэрхэн байх, хоол ундтай байх. Нөхрийн үед бол зөвхөн өрхийн тэргүүний үүргээ голчлон биелүүлээд бусад тэр одоо яг болцох, хөгжилдөх, хүүхдтэй цаг гаргах ч гэдэг юм уу, өөртөө цаг гаргах гэдэг зүйлүүдийг доголдуулдаг учраас энээс шалтгаалаад урт хугацаанд гэр бүл бухимдал үүсэх, үйл болголцол үүсэх ийм асуудлууд байдгаа. Тэгэхээр энэ дээр та бүхэн маань анхаарал өөрийнхөө гэр бүлийн харилцаанд та 1-10 оноо 10 нь хамгийн одоо сайн дээд оноо гэж үзэх юм бол та хэдийг өгөхөр байна. Яг одоогийн гэр бүлийн харилцаан дээр та үнэлгээ өгөөд үзээрэй. За тэгэхээр хамгийн одоо нэг ярьдаг л да. За асуудлаа яа шийдэх юм бэ гэхээр хүн болгоны ярьдаг мэддэг ярилцаа та ярилцаач гэдэг. Тэгэхээр яг ярилцах нь яаж ярилцах юм бэ гэдэг тэр болгон хосууд маань мэдтгүү. Ялангуяа манай Монгол хосуудын хувьд муудалцахаараа хамаг болохгүй бүх асуудлаа дундаа авчирч яваалчхоод шийдвэргүй ингээд орхичхоод байдаг юм асуудлууд байдаг. Айсвал ярилцсан гэдэг нь хин нэг нь одоо зөвхөн өөрт байгаа гомдлоо бүгднгийн л ярина. Нөгөөтг нь идэхгүй сонсно гэж ойлгоод байдаг. Тэгэхээр яг 50-50% одоо оролцоотой буюу хинээс ямар одоо сэтгэл ханамжгүй байдал байгаа. Энийг хэрхэн яаж сайжруулах юм? Сайжруулахад одоо эмэгтэйн оролцоо юу байгаа, нөхрийн оролцоо юу байгаа гэдэг хоёр талаасаа ярилцах. Тэгэд ярилцах гэдэг зүйл дээр ирэнгүүт дийлэх гэж ойлгоорой. Дийлэх бас эрчүүдийн үед тийм нэг айдас байдаг л да. Ярилцъя гэдэг юм шүүмжлүүлэх гээд байгаа юм шиг, загнуулах гээд байгаа юм шиг, хин нэгний хувьд юм буруутан болох гээд байгаа юм шиг мэдрэмж байдаг учраас цухтаадаг ярилцгаас тий. За дараа ярилцъя ч гэдэг юм уу, юугаа ярьдгийг ч гэдэг юм уу. Альсуу зарим баг ярилцъя гингүүт за би кичээнэ гэдэг хүртэл хэрэгтэй хүмүүс ингээд хараалтдаг л да. Гэтэ тэр хүн маань яг юугаа засах юун дээр анхаарах ёстойгоо ойлгохгүйгээр баг нөгөө гэр бүлийн асуудлаа намжааханд бол би илүү хичээе, би илүү сайжрая гэх гэдэг ийм тал байдаг. Тэгэхээр ярилцах явцдаа муудалцахдаа ч гэсэн за муудалцгүй хос гэр бүл гэж байдгүй. Тэгэхээр дандаа угаасаа үргэлж гэдэг зүйлийг хэрэглэхгүй байхыг зөвлөе. Ягаад гэвэл чи угаасаа л юм амтэн. Чи дандаа л ингэдэг гэж нөгөө эмэгтэйчүүдийн маань хэтрүүлсэн юм яриа нь ирчүүдэд нь хичээгээд ч нэмэргүй юм байна да. Угаасаа үнэлэгдэхгүй дээ. Энэ намайг ингэж үнэлдэг дээ гэсэн урам хагурсан мэдрэмж өгдөг. За мөн гэр бүлийнхаа тэр хэрүүлдэ бүр тэнд байгаа хадмуудыг энд байгаа аав ээжээ оруулж ирээд танаахан удмаараа манайхан танаахан гэж таалцаж тэр хэрэлдүүлээд байдаг. Тэгэхээр энд одоо тэр одоо удмынхны гэдэг юм уу онцлог зан үйл нь бол та хоёрын одоо тэр одоогийн энэ хэрүүлд ямар ч ач холбогдолгүй учраас уг удмаар нь үндсээр нь хүнийг дайрахгүй байх нь бас зөв. За хараалын үг. Мэдээж энэ сэтгэл маш их юм хүчтэйгээр сөрөг байдлаар хөдөлсөн үед бол бие барихад тун хэцүү. Гэхдээ та энэ хараалын үг хэлсэн амаараа буцаагаад хайраа, ханаа гэдэг үгийг дуутахад эргээд хэцүү байдаг учраас эргээд нийлэх тийм орон зайг, эргээд эвлэрэх, уучлах орон зайг үлдээж байгаарэ. Үг сонголтонд ороо сайн бодолцож байгаарай. За мөн өнгөрснийг битгий их архив битгий ухаарай. 5 жилийн өмнө, 2 сарын өмнө, 5 хоногийн өмнө чи тэгсэн, чи өмнө нь ингэдэг үсттэй гэд магадгүй өмнө нь алдаа гаргаад хин ч алдаа гаргадаг учраас уужилсан бод тэрийг чин сэтгэлээсээ уучлаад хэрүүл болгонд ороос өгөхгүйгээр нөгөө хүний эмзэг сэдвийг эмзэглүүлэхгүйгээр ингэж ярилцах. Ингэж маргалтахад хүртэл одоо нөгөө нэг урлаг байна гэдэг шиг ингэх юм бол хосуудын маань хувьд цаашид урт удаан хугацаанд энэ жинхэнэ хайрт хүрэх аялалд маань одоо амжилттай хүрэхэд одоо ийм ач холбогдолтой ийм зүйл байгаа шүү. Тэгээд нийт албаагчдынхаа гэр бүлд нь хамгийн сайн сайхан бүхнийг хүсье.